За өрөөд. Онгодын хамгийн зовлонтой алба нь юу вэ гэж юу? Тэг. Хуйлал та. Хуйл. Удамшил. Удамшил. Удамшлаад үүргэж авна гэдэг чинь. Онгод болоосон алба юм аа хамгийн хэцүү хэсэг нь. Ааха. Та нар яаж өөсөө бий болж тийм үү? Эцгийн наслаас эхийн тусалд нийцэж. Амин алтан туслан олдгийг тунгааж нэг үзээ. За алтан туслыг чинь толгой онгод нь нөгөө буух онгод нь тэнгэрт заяа хийлгээд явна. 99 тэнгэрээс очиж гуйлахчлан хэм. Гуйж чаддаггүй чи их зовн доо тийм дээ. Зарим тэнгэрийн өөдөнд 100 жилээр сууй шүү. Зүгээр л үртэй жаахан шидтэй чадвартай байлгахын тулд хүлээн. Хүлээн. Иймээс онгодод бүллэн ажиллаж нэг тамхтан бүтээж байгаа шүү дээ. Тэр хүлээлэх зарим нэг төвөгтэй хугацааг давах гэж. ертөнцийн шид нөхцөлт гэж яваа ихэ. Цаг хугацаа зартуулна. Тэрэн шидийн бүрдэл дээр тийм үхээр шуналтай байна. Төрөх хэмжээгээр цаг хугацааны төлөөстэй шүү дээ. Бас заяа хэлхэж тийм үү. За яста чинэтний гэрт төрүүлж л тамгалаж авъя гэх юм бол эдийн тэнгэрт 100 жилээр хүлцэн суун шүү. Тийм заяа хэлхэх гэж. За яах вэ? Хаан чамаагүй төрүүлээд залхах зангийн баг. Зүтгэл зангийн нарвин байлгаж чинээжүүлье гэд жуулаачаа бодог. Тэгсэн ч эдийн тэнгэрийн үүдэнд 100 жилээр хүлээн. Хойно нөхсөрхийн тулд ч гэсэн үү? За хойнчиг биш хоёрт нь угсрах гэдэг байгаа шүү. Хоёрт нь. Нэгт нь угсрах юм бол шууд их чинэтний гэртэ мэндэлээ шүү. Тэг гэсэн. За тэгвэл нэгдүгээр угсаргаа бод. Их чинэтний өв залгамжлагч улаач. Угсарыг. За чиний удам бол эрэхтэй бөгөөд нэг тийм сахилгагүй бацхан хүү. Мэндэлэх айл нь чинээтэй айлын охин. Тэдний идэл хүүхдээ хийжээж тэр чинэтний угсаан дээр тэрэн тийм үү? Голом тойхоо хөрөнгийг тийм үү? Голдрлоор нь арвин болгогч заяатай хүүхдийг аваачиж өгч байгаа. За тэгвэл нөгөө бүлэг онгод дагуул онгодууд газар дээр мах угсраа шүү дээ. Мах угсарнаа. За яасан гэхээр эцгийг тийм үү? Энэ хүүхэнтэй уулзана. Уулзаад нэг хүнжилд ороод. За тэгээд үр хүүхэд үүсэн үүстэл асуудал хариуцана. Ухлоо. За чи эцэг талын тамга. Буюу эрэгтэй талын онгод. Гэхдээ чи ядуу айлын хүү жаахан сэргэлэн өнгөлөг үзэмжтэй байна. Тийм үү? Энэ хүүгээрээ дамжаад тэр айлын охин дээр хүүхэд хийх ёстой. За охин төрийн гэрлэлттэй. Эцэгхийн хүслээрээ гэрлэлттэй. Бөгөөд одоо тэр залуутайгаа суучихсан. Арай өөр хүүхэдгүй байгаа. Эцэг эхийн гэрлэлтээ суулгаалаад тийм үү? Энэ охин нөхөртэй одоогор хүүхэдгүй байгаа. Чи нөхөр салгаад авцуух шаардлагатай залуу. Гин онгод болцсон явж байгаа. Зов одоо зов. Тийм үү? За нэг ажилд оруулж нэг бүсэд ортлын тулд энийг нь жолооч нь байна уу? Тэр нэг хүүхэн явдаг зам дээр аваачиж хайтал. За гэд жолооныг үрсэд нь суургана. Үнтэй машин ундаг дадал хийн. За дуудлагын цогтууд нь аваачаад жолооч болгоо танилцууллаа. За чиний хүү дуудлагын жолоочоор баян айлын охины нөхөртөө голдсон учралдаар байгаа шүү. За одоо хойлжуул. Ганцхан энэ учрал байвал яахын энэ амьдрал дээр? Ганцхан энэ ажирлаа. Хүчин хийж болохгүй шүү. Хөл төрчиж болохгүй. Одоо тэгэхээр чи үрдээ зөнгөөр найраа зааж өгөөч. Найраа зааж өгөө.
Ямар сайхан хүүхэн бэ гэд химээрэг ин уншуулж тийм үү. Байн ширтүүлгээс ахуулаад чи зүрхэнд нь нөлөөлөж. Тийм шүү дээ. За зүрхэнд нөлөөлөхөр. Энэ улаач юу мэдэрх вэ? Зүрхэн балбалцсан үү? Чи гараа оруулаад наадхаа хараа гэд. Зүрхэн үр дээр нь хийлээ шүү дээ. Тэгэхээр ингээд нэг сонирн болж түг гэж зүрхтэй. Харахаар нэг дур татам. Ингээд хош сонир ороход яагаад бусдаас онцоогоо харагдаад байгаа юм? Баян болохоор юм болов, хөөрхөн болохоор юм болов? Эргэл зүйл нь үдтэй. За. Тэгэд чи зүрхэн химийг нь өөрчлөөд байхад. Чи одоо зүрхэн химийг өөрчилж байгаа онгод байна шүү дээ. За баян айлын бандгаар охин намайг юу гэж тоодг ингээд сэтгэлээр унлаа. Сэхэгээрээ хой. Яасан гэж. Бодлоод бодлыг хэлэх. Бодлыг хэлэх нь орой өөр дээр нь тоглох юм байна тий. За нэг гараа зүрхэн хүрднээсээ тавьж болохгүй шүү. Толгойлоо нь оруулаад бодлыг нь гутрахаа сэргээлээрээ хой. Зүгээр өөртөө итэг чи гэж одоо баахан юм хийчихөө. Химнээ хий. Тийм би чинь дажгүй заалгуу штэ. Яах вэ нэг оролдоод үзэж болдог штэ. Юу ч гэсэн ингээд. Тэгээд нөгөө эмэгтэй гутрах хэрэгцээтэй байгаа учраас нөхрөө муулна. За энэ дээр чи ухамсар удирдах байгаа. Тийм эр хүн тэгэж болохгүй. За. Та надтай копи уух гэдэг рүү хүртэл орууллаа. За та хоёр копигоо уусан шүү. За. Нөгөө улаачаараа чи ингээд зүрхээс нь бодсон толгоноос нь бадчихсан явж байгаа. Нөгөө талын охиныг бас зохицуулж байгаа зү. Нэг он. Юу? Нөгөө талын нөгөө баян айлын охин байгаа шүү дээ. Тэрийг бас нэг онгод зохицуулж байгаа зү. Зохицуулаагүй байгаа. Зохицуулаагүй юм уу? Зохицуулаагүй. Чи ганцаараа хөдөлмөрлөж байгаа энэ хоёроо. Нөгөө охин ч тийм харж мансан тэнгэргүй. Байнгаа бодоодох. Тийм үү. Байнга дагдаг онгодтай тамхтан биш. Чийл тамгалсан улаачаараа тэр охиныг зогцуулаа явж байгаа шүү. Тэгэхээр чи нэг л онгод энэ хоёрын хосын тоглолтын дээр оролцож байна. Тийм үү. Хоёулаа бие лүгээ байх юм бол хоёр зүрхийн тоглолтод хоёр онгод хоёулаа ингээд уучруулахад амархан шүү. Амархан тий. Гэтэл чи ганцаараа шүү. Энэ удаа. За копи уулаа. Амьдралын сонслоо. Аав ээж нь тийм а хүсээгүй зүйлийг хийлгэсэн дээр гутлаа, ярьлаа, аргадлаа. За. Тэгсэн чинь өнөө охины сэтэл нь хөдөлсөн юм уу, сорил нь хөдөлсөн юм уу, өшөөг авах гэсэн юм уу. Өөр нэгэн тийм үү. Цэвүүнээ гаргах гэсэн юм уу. Буудал орох уу гэж байна. Садар юм байна гэд чиний явлаа, чи сэтгэл унлаа. Одоо яас ихэх үү? Чад утарсан байна зүгээрээ миний хөгийг одоо эсвэл яах юм бол үрдүр дээр нь тоглох юм уу? Ямар бэлий юм бэ гэд сэтгэл нь унчихсан шүү. Одоо сэхэгээрээ хөөмэн. Юмар хөр дээр нь орчих уу? Одоо шууд үрдүр дээр нь орно шүү. Гэхдээ эхлээд тий нэрээ сархтай нь олгаал дарсын нь олгож байгаа үржгүй үрдүр орох та яагаад. Тэр санааг төрүүлэхэд бол дахиад тархин үрдэ барьна дээ. Арай үрдэ барь. Нэг айлын баян охин аваа хийчихвэл яавал гэж мухагийн зоргийг үүсгэх нь үдтэй. Замд үзэх хэрэгцээ байгаа. Хааны охин нэг ноолоод үзэж сэтгэл зүг нь үзэх юм бэ. Гэтэл тэр чинь нийгмийн ёс зүйгээрээ тийм үү. За дараа алгуулна. Тийм аав ээж нь гарч ирээд чинээтэй гүний сүрэнд тийм занчуулан намайг яах ч илээ гэд айгачихлаа. За дахиад оролдоорой. Чи сүнстэй зүйлтэй харьцаж байгаа шүү. Дахиад урмын олгоорой. Дахиад одоо татах хэрэгтэй дээ шүү. Тэгэхээр тийм айц тийм. За манай охноос зайлгээд мөнгө өгөөд нууцаад хадгалаа. Тонлоорой л гэдэг үг хэлнэ гэд Солонгос киног нь санууллаа. За мөнгөтэй нээсэн зэр юм уу гэсэн чинь би ямар яах юм уу гэж бодчихлаа. Одоо бодоолаа. Эсэргүүцээрээ онгод минь эсэргүүцээрээ. Кино шиг амжилт гоё штэ гэд. Кино шиг амжилт гоё. За сэхэл. Яаж ийж эргэлцээр байгаа. За буудалд орлоо. Нөгөө улаа нүжөө уула. Дарсаа юу? Тэгэл одоо. Тийм биз? Дарс шимэн уула.
сахилгагууд хөслийн сайн төрүүлэх яах вэ? Чамбатэгтээ 2хан гар байгаа. Сэтлэн гар байгаа. Тэ нэгийг зүрхийг нь бадцсан. Нөгөөгөр нь толгойг нь бадцсан явж байгаа шүү. Толгооноос нь ямар ч байсан гараад татах баг. Зөвхөн бол байлгаж байгаа. Толгой ажиллаад байхаар чи ерөөсө буруу хөлтөл барыг логик алдаа. Гэхдээ чинийх тэгээд нөгөө нэг ёс журмаа боддог, айдас хүүдээс завтаадаг, үгүй гэж боддог учраас толгойг нь гараа авч болохгүй. Зүрхнээс нь гараа аваад үржихүн хүрдлөө төмсгнөөс нь атгаад аваач. Харин тэ зүрхэн дээр нь байлгаж байгаа Толгойгийнх нь гарыг тавих бол наадах чинь тэгээд сэтэл нь хөдөлсөн ч гараа явчих шүү хөөе. Тийхүү. Бодлын үлдээх хэрэгтэй юм тий. Тэ яадаг сонин юм, сайхан юм гэдэг бодлыг нь чи байнга өдөөгж гутрахаас нь сэргийлэх юм бол. Тэгэхгүй бол тийм үү. Тэгээ бас дар сууж юм чинь согтоохгүй байх юм бол тархинаас нь гараа авч болохгүй юм байна. Болохгүй шүү дээ, болохгүй. Тиймээс зүрхнээс гараа ав. Тэгээ өрчхөн хурд орох юм байна. Тэ толгой өрчхүү хүрдэд дээр нь байрлаа. Тэгээ яаж хоёулжуулах вэ? Сэтэл төрүүлэх үү? Харин тэгээ сэтэл төрлөө. Сэрэл төрлөө, удамшил төрлөө. Ямар тач дээр доороо ороод авлаа. Тийм үү? Дэлгэрэх үйлдэл рүүгээ орчиж ашиггүй гарчаа амарлаа. Зүгээр ингээд байгалийн зүүнд нь хайж болдог нь. За. Байла. Гэтэл тийм үү? Ямар хурц үнэртэй устай юм бэ гэд залхаж байна шүү. Өнөө эмэгтэйгээ тийм үү? Жаахан ноолж байснаа сэрэл нь унчглаа. Хөдөлгөөнд биш байгааг ир юм чи нэг гадарлах байлгүй дээ. Энд тавихгүйгээр зүхтхан дайл болоод ирлээ. Одоо яах вэ? Дахиад сэтэлжүүлэх байх та. Нөгөөдг нь одоо өргөж өгч дийлэхгүй л гэж. Сүнсүм мэдээ. Хүрдээр наадах үү? Хүрдээр л наадна. За бодис солилцоо аривжуулах өндөр ирчим өглөө. Агсууллаа. Агсуулна. За химэд өөрийнхөө химээс өгнө гэсэн үг. Тэгнэ. За агсуулсан. Тэсээ чи бэлгэлж угуулчихлаа. За чи ингээд дуусаа. Баадаг тарай хүүхдэд болж чадсан. Чи надад яаж вэ? Цоолох уу? Цоолж бэлдээгүйхээс. Хөөш наад ажил борчин бүдэлгөөдлээ. За тэгвэл дараагийн уулзалт юм одоо. Тэгэхээр анхнаасаа тархинь өрөөсө тавьж болохгүй байсан байгаад бэлгэвчийг мартах хүртэл нь. Тэгэхээр хоёр гар байгаад байгаа шүү дээ. Дахиад өөрийнхөө хэмнээс өгөхийн тулд би толгооноос нь гараа авцсан уу? Авчихсан. Чи мартаад авцсан учраас л Яман Годронгийн асуудал руу орсон шүү. Голомтын онгод болох хэцүү юм байна. Эрэхтэй эмэгтэй хоёр хүсэг хоёулангийн найрч сурсан мэрэгжилтэн байж иж голомтын онгод болох юм шүү дээ. За ингээд энэ уучралан дүүрэж тийм үү. Эцэг ихээ эсэргүүцсэн хүслээр энэ эмэгтэй явж тийм үү. Эгэлгүй сахилгагүй хүс дараа танаагүй яваад. За төөрдөг байшин шиг төөрөг амьдралчин эхэллээ. Чи ажилчин бүтээл гүйтсэн байгаа хөөе. Гутар. Чи гутарсан онгод болоод. Одоо яаж хаалдуулнаа гэж. Тэгсэн чин одоо болсон чин тийм үү? Нөгөө хүүхэн чин утас шөвгөө содоцоод хүүлөг чин залглаа. Дахиад дайраал одоо барихад тэргрээ нэгэл зүрхрээ нэгэ. За чи ажил нүдтэй. Юу ажиглах уу эхлээд. Ажиглах юм уу шууд дайрах юм уу төлөвлөгөө байгаа мó чамд. Шууд дайраал уулзсан гэдэг юм хэлүүлэх байна. За бодвол сэтгэлийн засах. За ямар та чи нэг удаа учруулсан юм байна. Болно. Гэхдээ тийм үү. Ир нөхөртэй хүнтэй ингэх нь буруу юу? Гэт бодоод байгаа шүү наадах чинь. Үний ихнэр ингээ тийм үү. Булааж нь сэрхтгэлээ шархан дайр нэрийн хямраа эдэлж идэг би ч муухай амт юм аа гэд танаа удаа сөхөөгөө бодолтой байгаа. Бараг л толгоо натгагдахгүй байна да. Элдэв сөрөг бодоод атхаг бодолдоор өөрийгөө зүхэд
Хэмн унцсан шүү. Ээ. Одоо яах вэ? Нөгөө хөөхөн чи уулзаа муулзаа гэсэн ч гэсэн боли гэдэг үг л гарч ирчих гээд байгаа шүү. Тэрийг л болоолог хэрэгтэй. За болиулаарай. Болоолаарай. Нийгмийн ёс суртахуу нэг бодох уу, өөрийн удмыг бодох уу, нэг юм бодоорой хөөе. За бол би бүх насаараа энийг үхтэл дагая болох уу? Эсвэл ганцхан даалгавар байсан тэрийгэ биелүүлэх үү нэг юм бодоорой хөөе. Ганцхан даалгавар л яаж хийж байгаа л хийлээ. За яаж хийж байгаа биелүүлээ. Бодлыг нь тийм нэг уулзаач хаяа. Ядаж эр хүн байнда боловсон байя гэж яагаад. Уулзлаа. Өнөө хөөхөн уйлж байна. Би яагаад хайртай гүнтэйгээ ханилж болдоггүй. Тийм намайг ойлгодог хүн алга. Чи л намайг ойлгосон учраас нөхөрлийн найзлаа. Зовлонгийн минь сонс. Гэж. Би нүглээ чамаас өөр хүнд хэлж чадахгүй нүгэл болгосон чи л сонсох ёстой гэ ядлаа сонсон ш. Надаа бол хуйл бол сайхан байсан. Гэхдээ чи хин бэ болсон шүү. Би нэг жоглоочтой удаас нь цэвүү байна гэсэн. Гэхдээ чамааг тийм намайг ойлгоорой гэж хэлээ. Тийм хоёлаа энэ бүхнийг тагна уу. Амий ч хамхах ёстой гэд 10 цаасыг өгсөн шүү хөөе. За хаяа явсан шүү нөгөө хөөхөн. Хүүхэн чи явсан дээрээс. Тийм үү. Чиний хүү янхан мэдрэмжийг аваад яалан мэт суудсан шүү. Одоо чи хоёр хүүхдийн дунд яваарэ хөө. Яваарэ онгод минь. Эжээгаарэ. Яа хийцэн байна. Аваад хүүхний толгой руу гараа хий. Онгод минь эжээгаарэ. Тийм тий. За нэг заваарсны хоёр заваарах нь ямар ялгаа байна гэд хүүхний толгой руу бодол бариад орлоо шүү. За. Чи энэ удаа бол хүний удам учраас зүрхэн хүрдийг надгах хэрэггүй. Тий. Тэгэд толгооноос нь байдлаа чаддгаараа хүрдээр нь барьлаа. Үржихэн хүрдээр нь. Тий. За сүүлийн удаа ганц хуйлчих гоё байсан юм чи. Гэд буцаад оо. хаалганаас буцаад ирэглээ. Одоо чи гал солигдоод хүүгийнхээ толгой руу ороорой. Одоо л наад юм ихтэйгээ бариад ав. Хэн гэдэг эр хүнээ үзүүлч. Тэсээ яаж доромжлогдов мөнгө төгрөг аваад гэлээд хэлэх байна. Бушуухан шиг тийм үү. Орой хүрдэнд нь үржихэн хүрдэнд нь хэмээ өгөөд буцаагаад нөгөө хүүхэн урахаас өмнө тарих руу. Дахиад одоо чи ингэж хоёр хүний 14 хүрдэн дээр ямар тач тийм бид өөрийнхөө хамаг тамирыг нь бараад үрдхэн хүрдэн дээр нь хэмээ ичих. Тэгнь. Үлдсэн толгойг нь чи байнга хийнаж байхгүй бол болохгүй. Тэгээ хоёулангийнх нь орой хүрдэн бариад ав. За нийл гээд ойрхон байх тусмаа амархан нийлээ шүү наа хоёр. За чи хоёуланд нь тийм үү. Нөгөө ямаа годроо нэг бэлгэвчийг мартуулахын тулд хийчихсэн. За амжилттай. За болсон байлгүй дээ. Гэсэн чи ондгон өсний мөчлөг бус. Баяртай. Салсан шүү. Өндгөөс боловсроогүй. Зэрэгсэн болох боломжгүй цаг юм байсан. Тийм. Тэгэнгүүт би тэгэх юм байна. Баян гоё байсан шүү гэдэг бодлыг л ээлжилж очиж өгöd байгаа юм байна. Хоёулангийн орой өрдөн. Гайгүй ч юм өнгөтэй голомтой өнгөтэй хөдөлмөр. Бас боломж байна. За тэгээ хүүхнийг тийм үү илүү ажиллаж энэ идвүхтэй байна гэж олзолж яваад эргүүлэн тэргүүдээр наахыг хичээнэ үү? Тэгнь. Гоё байсан шүү, сайхан байсан шүү. Энэ нэг таныг эцэг ихийн гэрлэлтэй систем өөрийн эрхчлөө эзэмдсэн мэдрэмжэндээ дагаа гэд арай ч ятгаж агаад үүдэрээ ирсэн чинь үгүй чинь бодол өөрчлөгдсөн байна. Баян айлын хүүхдийн зовлон зовож яхад тийм чиг ийм чиг гэтсэн дээрээ мэнгэтэ боксон дээрээ үстэй гэсэн сууж байна. За сэжиг нь хурцсан дурн гутцсан шүү. Одоо сэхэгээрээ хүмэн. Өнгөтэй өөдтэйг нь харуулад байгаа хэвээр. Өөр тийш нь харах гал байвал өөр тийш нь харуулаад гой сайхан нь харуулах гэж хичээхлэх та. Гэтэл нөгөөд ингээ алдартай мэдээлэлээр тийм үү уруул нь хуурамч.
Тийм үү. Хөмсгөн шивэс гэд унсан шүү. Уулан чи дажгүй гэд харсан чинь нөгөөдөг чинь эсэргүүцэх мэдээллийн сангаа сандсан шүү. За тэмцэл дээрээ хөөмөн тэмцэл дээрээ. Энэ цаг үе зүгээр штэ миний хөлийг өгт. Тийм л бодол өгөх юм болов. Тэгээд нэг гутах мэдрэмж орсон чи үнэртээ уусан таалагдахгүй байна. Өнгнөөдөр ямар хачи юм өмссөн юм бэ гэд. Шүүмжлээд унсан шүү танаа хүү. Одоо буцаад өргөх юм л хийх байх та. Яа. Хамаагүй хэмээ бас зарцуулаад байж болох. Одоо чи тийм үү өмнөх уучраалдаар тийм үү хамаг хэмээ тавьц. Яаж яхад энэ хугацаанд чи өргөлчихгүй гүйж байгаа. Өргөлчихгүй тийм. Таксиндаа ч чадахгүй гэж. Чамд одоо сүүлийн ганц шахах үржихүн хүрдний хэм үлдсэн. Тэгээд чи баг 30 жил хөдлөхгүй эрчмийн дутагдалаар хэвтий шүү. Яа. Зүгээр хэсэг заагаа бариад улаачаа шахаад буулгаад хэмээ дүүргэж авах юм. Тэгээд дараа нэг очроо олно да. Удаач биш тамхтан наадах чаа. Тамхтан билүү? Тамхтан. Буудаггүй юм. Чи буухгүй учраас Даадах чи ухтаа гэдгээ сонсчоод авахгүйгээ гүжүүдэлсэн нөхөр байгаа шүү дээ. Тэгвэл яагаад ингэтлээ чи үр хүүхдийн төлөө хичээж байгааг мэднэ. Энэ хүүхэд төлөвлөсөн ажил сүрүүлэхэд даш юм биз? За би албаас өрүүлээ гэхэд дараагийн толгой онгоддоо удмаа үлдээн гэдэл чи хичээж байгаа. Чиний тийм үү тамхтны хугацаа чинь дуусч байгаа. Тийм үү? Энэ хугацаанд буусан чи чиний алба амжихаа болсон л уурсан. Тиймээс хүүхэд ч болтгоо хийж дараагийн толгой онгоддоо л зам тавьж өгчих гээд айраад байгаа шүү дээ. Энэ бол онгодын хамгийн хэцүү зовлон. Яг одоогийн энэ нэрэн дээр. Одоогийн нэрэн дээр. Та нарын цаг тийм өргөл өргөхгүй. Өлсөглөнд бид нар ч үхэнгээ алдана. Яс гэж. Тийм биз үгэн дандаа дорой. Өөдтэй сайхан мэдрэмжийг мэдэрч чадахгүй, өөрийгөө зөвхөж чадахгүй. Тийм үү тунхаглаж байдаг тарихтай. Өөрийнхөө хэмээс таслахгүй бол шодоо босох нь хэцүү. Күзээ талцсан. Тийм үү алба ажлын ядаргаанаас болоод бэлгийн хэм сэргэхээ байчихсан. Дээрээс нь амархан холбогдсон уулздаг хэрнээ амраглан зугаацаж чадхаа болж гисэн. Энэ нийгэмчин ийм л зовлонтой байгаамаа онгод бидний хувьд. Өмнө нь бол их амар байсан шүү дээ. Онгод тэнгэр минь заяаны хайныг хэлээд өгөөч гэхээр тайчуудын угсаатаа суугаарай өрөмөн тэгээд болчихдог байсан. Тэр чин бүр хайх юм шүү дээ. Хажуудаас очил хайчих юм шүү дээ. Тэ ядаж чиг очоод тэргээр энэ мөн шүү гэж ганц зүрхнээс нь базаад гэгэн зүрх минь догдлоо гэтлэх хайр минь ирлээ баярлаа бүгдээрээ суучаа. Тагаад энэ хүнээс 10 хүүхдийг төрүүлж амьдрал сайхан байна да болж байсан. Одоо тийм үлгэр дууссан. Энэ бол бидний чиг үгүй гэсэн ч удмаа мэдэхгүй болсон бид. Чиг үгүй гэсэн ч удмаа мэдэхгүй байгаа. Тийм биз? Тэгээд зүрх догдуулсан ч даралт ихтэж байгаа юм болоо да гэж боддог. Зүрх догдуулсан ч даралт ихтэж байгаа мó да гэж боддог. Ийм цаг чинь бидний зовлон юм аа. Зүрхэн үрдэн бариад байгаараа. Яасаа хийцээ. Тэгээ хуйлда тамир нь хүрдэггүй эртээ. Дундан дурн алга болно. Энэ асуудал үнэхээр зовоож яа шүү. Яасан санснаас ч ондоо зовлон байна уу? Харин тийм. Бид нэр хар сүнстэй тулуулдах та их зовдөг гэж бодоо юу. Үгүй үргэлж хийдэг зодсон учраас ялаад ирсэн. Сурцсан гэж. Тэр чинь нүдэлцээр сурцсан. Тэр бол зовлон байхаа болсон. Дадал болсон. Зовлон гэдэг чинь тийм үү. Учрыг олохгүй байгаа энэ нийгмийнхээ тийм үү. Зөнгөө дагахгүй зөрүү давиртай хүнийхээ тохирог дотоодоос нь тэтгэгч нь хэцүү болцсон юм да. Яаж зүүн ондарцсан байгаа даа. Иймээс л тийм үү. Бясалгалыг тэтгэж дотоод зөнгөө таних дадлыг өг. Тийм битэ. Хүсэл эрмэлзэл голын гатгаас ааж таньдаг болго.
Ажил үлсэн бүтэн. Тэнгэрийн ивэлдэн оршин. За ягаан өргөн. Залхуулсандаа хүрэн. Тийм биз? Гутхын бодлыг багсаг. Гутрахын явдлыг төөл. Тийм биз? Англи тэрэн болж шүгэлсэн сүнсний доочин цөөхөн гараад ирнэ. Бидний зодон хүртэл зөөрөн шүү дээ. Тэгэхгүй гутрахын бодолтой үгч хэлэн бол тэрэн сүнсний хэлбэрчээд байгаа шүү дээ. Аа. Тэгээд яаж ийж байгаа тамхтнаа дөрөлт гэж жирэмсэн болгосон ч бас нөгөө тэрэнгээс хамгаалах гэж. Хамгаалаа. Манаа л гэж. Тэрэнгээс илүү эмэгтэйчүүдийн эмчээс хамгаалах нь хэцүү. Ягаад гэвэл яг ингээд жирэмсэн болгонгууд танихгүй хүний хөөхөд гээд авахулаа хийж байна. Чи асуудлыг ахиад игнээс нь өөрнө. Тийм шүү дээ. Зүгээр жолооч хөөхөд гээд нөгөө нөхөрт байгаа шүү дээ. Тэгээд түрүүний ярьсан хуулиар 90 оноос өмнө нэг 12 жил абортыг хориглосон байсан. Тэр үе дээр та хэд амжуулж хамгийн олон тамхтан үйлдвэрлээд энэ цаг үед маш олон бөө бий болчиход. Харьцангуй бусад жилүүдээс олон бөөтэй байгаа. Гэхдээ чанаргүй байгаа даа. Тэгт яах вэ? Хэцүү цагуулсан юм чинь. Тийм биз дээ. Юу гэдгийг социализмоос одоо нэг ихэн үед чинь буудуулдаг улаачтай байсан шүү дээ. Войны сайхан уулаа тагчсан чи тон гээл өвчгөн. Бон гээл өвчгөн, тан гээл буудуулчихна. Таш гээд цагаргуу гэхэд толгой хаагартан цусгойж яадаг. Тэр цагийн бөө биш дээ. Тэгээд энэ цаг үед бол ерөөсөө нэг хүн найрч чаддаг онготод амар чухал байх нэ. Тэгээд анны алдаа дутагдалыг амжилттайгаар давж байгаа нэг хар хадааны бүлгэл байх та. Ашаачарсан. Тэ? Яд жахад үр хүүхдүүдийн сургаал бэлэн зэлмэн дээр явж идэв юм болохоор. Бусад удамч ёсоо сахиж ягаад энэ л боловсрлоос жоох дутцсан болохоор. Ясаа сурж байгаа да. Тэгээ ясаа сурж байгаа. Нөгөө гал бүлдээл сайн байвал гарвал угсаандаа л бүлээн байвал гэж ягаад тийм үү өнчин тэнгэр бутаж тэнгэрт үр үлдээхгүй явсаар байгаад энэ эрдэмдээ нэлээ муу төрлөө. Онгодууд нь хэцүү л байгаа да өөр хиймэн. Тэгээ Агачбаатар нэг адан таашд ууралж исэн. Та миний хормоог хомдөг байсан онгод болоод ийм хэрэгтэйг мэдсэнгүү гэ. Тэгээд нэг ах 2 хэрэлдчихсэн төг байгаа. Тэгэхээр юу дүгнэлт нь ийм л юм байна. Тамхтан бол тамхтанч бай, бясалгагч бай, удган зайрдууд бол үр хөвгт удамшлаа тамхтнаа төрүүлэх нь их чухал. Яагаад? Ирээдүйн төлөө. Ирээдүйд бид нар чинь амьдрал нийгэмд ийм асуудал болно гэж заяа хэлхэж тэнд чинь залгасан удамдаа буугаад нийгэмд тийм үү гимшэлийг биш авхаалжийг үүсгэхэд төлөө буудалдаг шүү дээ. Гэтэл тэрний хүн нь байхгүй болохоор яах юм? Ингээд өндөрлөө. За.